Улсын их хурлын гишүүн Ганбаатар Батэрднаар оюутлогын хөрөнгө оруулагчдын төлөөлөл удирдах зөвлөлийн уулзалттай холбогдуулан оюутлогын компани талаар сэтгүүлчдэд мэдээлэл хэллээ. Улсын их хурлын зарим гишүүн оюутлогын туудсын хурлын өмнө Монголын талын төлөөлөгчдөд хандан загтал хэлгээсэн байна. 30 сая долларын ашиг олсон хоёрдугаар Эрдэнэс оюу толгой гэдэг энэ компанидэр монголчууд энэ 7.1 тэрбум долларын 34% өр гэж цаадууч худлаа ярьж байгаа. Бид энийг төлөхгүй. Та нарт хэлье. Яг одоо энэ Эрдэнэс оюу толгойн балансан дээр нь энэ өөрийнх нь компани энэ жинхэнэ одоо үндсэн хөрөнгө бол 2 тэрбум доллар байгаа. Энэний 34% нь гээд манай ноогдох юм нь бол 393 тэрбум 454 сая төгрөг байгаа. Мөн Turquoise Hill компани санхүүгийн тайлангаар 3.3 тэрбум Америк долларын санхүүжилт нь Rio Tinto компаниас авсан олон богино хугацаатай зээлийг тодруулах, дөрмийн сангийн бүрэлдэхүүнд байгаа бусад гэсэн зүйлүүдийг тус тодруулахаар загталтаа тусгасан байна. Оюутлогыг Монголоос гаргах биш, байгуулсан гэрээг эргэн харж ашигтай гэрээ болгохыг хүсэж байгаагаа гишүүд илэрхийлж байна. Бусад улс орнуудад хэрэгжиж байгаа төслүүд бүр тодруулах юм бол Rio Tinto компани өөрийнх нь хэрэгжүүлж байгаа төслүүдэд үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалт нэмэгдсэн байх юм бол энэ хөрөнгө оруулалтын хасалтыг хийдэг. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ талаас тэнд асуудал гарах юм бол төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Тухайн бүс нутаг улс орнуудын засгийн газрын зүгээс одоо шахалт үзүүлээд, иргэдийн зүгээс шахалт үзүүлээд эрх ашиг нь одоо зөрчигдөж байна. Бид энэ гэрээнд ийм өөрчлөлт оруулна гэвэл дид үтсэх юм болоод тухайн улс орны байгалийн баялгаа эзэмших улс орныхын хувьд эзэмшүүлэх хувь хэмжээг нь нэмэгдүүлж өгдөг ийм жишг байна. Гэтэл бол өнөөдөр манад хийгдсэн энэ гэрээ бол энэ бүхний одоо эсрэг. Оюутлогын гэрээг хамгийн энгийнээр ил тод болгоход бартерын гэрээ байгуулах нэг арга зам байгаа гишүүд онцоллоо. Мөн Монголын талаас хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа учраас засгийн газар оюутлагад Монголын төлөөлж байгаа хүмүүст хандан ийхүү 17 дахь цагтлаа илгээсэн байна.